Математик яагаад зөв ажилддаг юм бэ? Бодоод үз. Математикийн тоо нэгж зэрэг нь бит биш. Хийсвэр зүйл болохоор юуг ч шалтгаалж чадахгүй. Гэхдээ гайхалтай шалтгаанаар физик ертөнц математикийн замаар ажилдаг. Галилеогийн хэлснээр байгалийн ном математикийн хэлээр бичигджээ. Шинжлэх ухаанчид математикийг зөвхөн датагаар эвтэйхэн зохион байгуулахын тулд хэрэглэдэггүй. Тэд математикийн харьцаанууд нь бит дэлхийн бодит талуудыг харуулдаг гэж итгэдэг. Бид математикийн нарийн хуулиар журамлагдсан ертөнцид амьдарч байгаа гэсэн таамаг дээр шинжлэх ухаан тогтдог. Тиймээс физикийн хууль нь бүгд математикийн тэнцэтгэлээр илэрхийлэгддэг. Жишээ нь Пифагор хэлбэлцэх утсыг яг дундуур нь хуваахад яг адилхан нотыг дээдх октавт нь дуугарч байгааг нээсэн байдаг. Исаак Ньютоны ажиглалт түүнийг татах хүчний хуулийг нээхэд хүргэсэн. Үүнийг илэрхийлсэн математикийн энгийн томьёо нь биднийг сансарт аялах эрентэй золгуулсан. Математик олон орон судлаачдад шинэ гаригийн байрлалыг тогтоох боломжийг өгдөг. Джеймс Клерк Максвелл математикийг ашиглан радио долгионыг олж тогтоосон. Альберт Эйнштейн 50 жилийн өмнө хөгжүүлсэн онлын математик дээр ажиллан өөрийн харьцангуй ерөнхий онолоо томьёолжээ. Энэ нь орчин үеийн физиксийн гол багнан юм. Түүний тооцоолол Артур Эдингтоны нар хэртэлтийн үеэр хийсэн судалгаагаар баталгаажсан. Голын оддын гэрэл нарыг тойрон мөрийж байсан. Мөн Питер Хиггс математикийн тооцооллыг ашиглан эгэл бөөмийг оршин буйг таамагласан байдаг. Харин 48 жилийн туршид өчнөн олон тэрбум доллар заран хэдэн мянган цаг эрдэмтэд ажилласны эцэст Хиггсийн эгэл бөөмийг олсон байдаг. Бит дэлхийг математик ийхүү гайхалтайгаар томьёолж чадаж байгааг бид юу гэж тайлбарлах вэ? 1960 онд Нобелийн шагналт физикч, математикч Южин Вегнер нэгэн нийтлэл бичиж шинжлэх ухааны ертөнцийг донцлогсон байдаг. Нийтлэл нь байгалийн шинжлэх ухаан дахь математикийн үнэмшимгүй нөлөө гэсэн нэртэй байжээ. Вегнер дүгнэхдээ математикийн нөлөө бол гайхамшиг юм. Үүнийг бид ойлгох ч үгүй, хүртэгч зохисгүй гэжээ. Математик яагаад ийм нөлөөтэй юм бол? Энэ асуултад хариулж буй философчид хоёр хуваагддаг. Эхнийх нь натуралист. Тэд орон зай цаг хугацаа болон үүнд буй бие дагууламжаас өөр зүйл оршдоггүй гэж итгэдэг. Тэд ер бусын өрнөлөө гэдгийг бүлээн зөвшөөрдөг. Нөгөөх нь теист. Тэд ертөнцийг бүтээсэн бурханд итгэдэг. Натуралистууд математик яагаад физик дэлхийд хэрэгжиж байгаа тал дээр үндэслэлтэй тайлбарлах чаддаггүй. Үүнийг зүгээр л азтай тохиолдол гэж хардаг. Гэхдээ энэ бол тайлбар биш юм. Натуралистууд сайндаа математик дэлхийд хэрэглэгдэх нь гайхах зүйл биш. Учир нь дэлхий яагаад ч математикийн бүтцээр л бий болчихсон болохоор тэр. Тиймээс математик дэлхийтэй тохирчил таараажтай гэж хэлэх байх. Гэхдээ энэ тайлбар хангалтгүй юм. Учир нь нэгдүгээрт математикийн шинжлэх ухааны олон зүйл бит байдлаар бий болж чадахгүй. Жишээ нь төсөөллийн тоо, хязгааргүй хэмжээст орон зай. Эдгээр эдгээр ойлголтууд ашигтай ч гэсэн бодит байдал эдгээрийн дүрсэлж буйд бүтцтэй байх боломжгүй юм. Хоёрдугаарт энэ хариулт яагаад энэ физик дэлхий ийм гайхалтай чамин математикийн бүтцтэй байгааг тайлбарлахгүй байна. Харин нөгөөтэйгүр теистүүд математик физик дэлхийд гайхалтайгаар хэрэглэгдэх боломжтой. Учир нь бурхан дэлхийг өөрийн бодсон төлөвлөгөөгөөрөө бүтээхэд шийдсэн. 1-р зууны философч Александрийн Фило ийм харьцуулалтыг өгсөн байдаг. Хаан шинэ хотыг барихыг хүсэхэд мэрэгжлийн архитектурч эхлээд хотын бүх дизайныг зурсан байдаг. Тэгээд хотыг мод болон чулуугаар барьж эхэлнэ. Ингэхдээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж буй эсхийг зурагнаасаа харж баталгаажуулна. Математик болон физик хамтдаа сайн ажилладаг. Учир нь ертөнцийг математикийн загвар дээр зурагласан тэр оюун ухаан яг тэрүүгээрээ бид ертөнцийг бүтээсэн юм. Энэ бүхэн бурхны оршин буйн талаарх математикийн аргумент юм. Үүнд хэрэг бурхан байхгүй бол математикийн бодит амьдрал хэрэгжиж буй нь зүгээр азны тохиолдол юм. Гэхдээ математикийн бодит амьдрал хэрэгжиж буй нь зүгээр азны тохиолдол биш юм. Тиймээс бурхан оршин байгаа. Южин Вегнерийн бодит ертөнцид нөлөөлж буй математикийн нөлөө нь үнэхээр гайхамшиг гэж хэлсэн нь үнэн юм. Энэ бол бурхан буй гэдгээр хамгийн ойлгомжтойгоор тайлбарлагддаг.